Аялал жуулчлалын шинэ төрлийг бий болгох зорилгоор тусгай хөтөлбөрийн хүрээнд улс бүсийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Энэ удаад Бартад замын дархан Мазаала 2026 авто уралдаан 3 өдөр үргэлжиллээ. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх, соёл спортын томоохон ивент арга хэмжээгээр дамжуулан эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлогын хүрээнд боллоо. МОБ буюу Монголын Бартад замын авто спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаан нь дархан хотод анх удаа болж аймгийн цэг даргын тамирын газар хамтран ажиллалаа. За өнөөдөр Дархан уул аймагт маань 3 өдрийн турш үргэлжилж манай дарханчуудыг бас баясгаж манай одоо сонирхлын аялал жуулчлалын нэг төрөл болж ирж байгаа энэ сайхан тэмцээнийг манай ажлын алд за Монголын Бартад замын автоспортын холбоотой хамтран одоо анх удаага зохион байгууллаа. Дархан кап гэдэг энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. За энэ тэмцээний гол ач холбогдлыг залуучуудыг бас цагаа зөв боловсон өнгөрөөх дарханчуудтай бас ийм шин соёлыг нэвтрүүлэх ийм зорилготой хамгийн чухал нь манай Дархан уул аймагт ийм одоо зохиомол гэхүү тийм аяллаа бүтээгдэхүүнүүдийг одоо аль болох авчрахыг хичээж байгаа. Энэ тэмцээн 9 удаагаа болж байгаа. Жил болгон зохион байгуулдаг тэмцээн Дархан уул аймагт анх удаага зохион байгуулагдаж байна. Энэгээр онцлог байлаа. Мөн тэмцээний доторх тамирчид нь ч гэсэн онцлог сайхан байлаа. Ер нь хоёр эмэгтэй тамирчин орж иж бас энэ дээр оролцсон. Манай тэмцээн төрлийн бас нэг шинэ сургал мэдээлэл байлаа. Уул аймгийн хувьд соёлын болон спортын одоо олон талт үйл ажиллагаагаар дамжуулан тусгай сонирхлын аялал жуулчлалыг орон нутагтаа дэмжин за үүгээрээ одоо жижиг дунд бизнес эрхлэгчид за мөн хоол зочлох үйлчлэгээний салбаруудынхаа одоо үйл ажиллагааг дэмжих ийм одоо бодлогын хүрээнд энэхүү тэмцээнүүдийг дэмжиж ажиллаж байгаа. 9 дахь жилдээ болж байгаа Мазаала цом улсын аврах шалгаруулах тэмцээн тамирчдын ур чадвар техникийн хурд хүчийг үзүүлсэн байна. Мэргэжлийн ангилалд 38 баг, хагас мэргэжлийн ангилалд 12, трак ангилалд 11, сонирхчийн ангилалд 9, дархан сэлэнгийн сонирхчдын ангилалд 9 баг тамирчид оролцлоо. Мэргэжлийн ангилалд оролцлоо. Мэргэжлийн ангилалд одоо 37-8 тамирчин бас 5 төлөвлөд финал дээр сая жоохон урдлок ажилласангүй тэгээд зүтгэж чадахгүй унчлаа. Зантал бол сайхан байна. Энэ тэр шавар одоо энэ хөндлөн каналууд бас л сайхан л болсон байна. Тэргүй баринд орсонд баяртай байна. Ах ер нь л 100-оор өлзөө өртөл ер нь оролцоод явжсэн л одоо өдөө үлдээ явж байна. За энэ тэмцээнд амжилттай оролцоод ер нь өдөө үлдээ амжилттай оролцоод явж байна. Дархан Мазаала кап маань анх удаагийн зохиогч байгаа үнэхээр гоё байгальтай сайхан газар болт юм байна тийм ээ. Байгаль нөхцөл байдлын хувьд тийм ээ байгаль эвдэхгүй ингээд бүх юм бүрдсэн гоё газар байт юм байна. Тэгээд энэ тэмцээний төрөсөнд маш их баяртай байна. 3 жилийн өмнө дөрөвсөн. Тэгээ хошоо авар гарсан баяртай байна. Би ер нь байнгын автоспортыг үзэх сонирхолтой. Тэгээ энэ жил болохоор нэг машин нэг жоо янзлаад анхныхаа тэмцээнд орж байгаа. Би штүр мэн чиглүүлэгч ирсэн. Тэгээд гэр бүлийнхаа хүнтэй хамтарч оролцдог юм. Тэгээ анхныхаа медалийг авч байгаа сэтгэл маш баяргаа. Дундуу аймгаас зорж ирж оролцлоо. Сансандаа арай л хүрч чадсангүй машин жоохон асуудал гарлаа. Тэгтээ яг дараагийн тэмцээн дээр амжилттай оролцсон. Тэмцээнд нийт 70 баг тамирчин оролцож ур чадвар, дэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараас хорин өсөлдөж төрөл бүрийн ихний 3 байрыг шалгаруулжээ.